Соёлын тухай хууль, соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч улсын их хурлын гишүүн мөнх цэцгээр ахлуулсан гишүүд Дорногов аймагт ажиллалаа. Бүрэлдэхүүнд улсын их хурлын гишүүн, нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Баатар Бэлэг, улсын их хурлын гишүүн Номтой Баяр, Ундраа болон холбогдох албаны хүмүүс багтлаа. Дорногов аймгийн Мандах сумын нутаг дахь Сүүхэнтийн чулуутсан ой, Үлгий хийд, Хатанбулаг сумын нутаг дахь Иргэлийн зоо, Богд, Хамрын хийд зэрэг байгаль түүхийн дурсгалт газруудын нөхцөл байдал холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа. Сүүхэн туулын чулуутсан ойн үлдэгдэл 120 сая жилийн тэртээд буюу Юур болон Цэрдийн галавын зааг үед холбогдох нэн эртний ховор тогтоц үхий гайхамшигт газар боловч гадаа дотоодын ашиг хонжоо хайгчдын тонуулд өртсөөр өдгөө ердөө тэг 10.5 га талбайд үлджээ. Сүүхэн туулыг улсын их хурлын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалтанд авсан хэдий ч хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байсаар ирсэн байна. Байгаль дээр байгаа гайхамшигтай тогтцол бүхий байгалийн өв одоо Эрдэнэ улсын гайхамшигтай газрууд бол ухаж тоногдоод ингээд дуслаа. Ялангуяа манай Мандах суманд байгаа 120 сая жилийн түүхтэй чулуутсан ойн одоо энэ одоо байгаа зүйлийг бодтойгоор бас газар дээр нэрж үзээч. Ялангуяа одоо улсын хамгаалтын зэрэглэлийг жоох ахиулъя гэдэг ийм өсөлтүүдийг тавьсан байгаа. Бид нар одоо хамгийн гол нь соёлын хуулиндаа бас хэд хэдэн заалтын өөрчлөлтүүдийг бас хийхээр ингээд бэлтгэж байгаа. Энэ хүрээнд одоо манай ажил хэсэг ажиллаж байгаа юм. Байгаль эхийн бүтээсэн бидэнд одоо өв болгон үлдээсэн энэ чулуутсан ой, динозаврын ястын олдвор эдгээр зүйлсийг хадгалж хамгаалах. Нөгөө талд хүний гараар бүтсэн одоо археологийн хэрэгсүүр олдврууд тэр нь урлагийн бүтээлгээд энэ бүгд л маш чухал. Хамгаалах нь бол зайлшгүй гэдэг нь ойлгомжтой байна. Гэхдээ яаж хэн хамгаалах байгаль хамгаалагчид байх уу? Энэ орчимд ажиллах хүний тоог нэмэх үү? Хашаа барих уу? Одоо 0.5 га нэг тийшээгээ нийт талбай нэг тийшээгээ хэдэн 100 метрийг харьцах хэдэн 100 метр яг наривчсан тоог хамгаалт өдрлөх хөдөлгөөний баримжаагаар тэрийг хэмжиж байгаа. Тэгэхээр энэ бол хашаалч болох үс тийм газар юм шиг. Олон 100 км дамсан талбайг бол хашаалахад хүндрэлтэй байх. Гэтэл энийг бол хадгалж хашаалах тэгээд орох гарах нэг хямралтай болгох. Гэхдээ судлаачд болон одоо сонирхсон аялал жуулчлалаар яваа хүмүүст бол жуулчдад бол нээлттэй байх. Гадаадын болон одоо мэдээж дотоодын жуулчдаас маш чухал. Ажлын хэсгийн гишүүд тоорын төглөөр дайрч Дорногов төдийгүй зэрэгэлдээ аймагуудын сүсэгтэн олонны их мөргөлийн газар болсон Үлгий хийдийг зорилоо. 1745 онд байгуулагдсан цагаасаа хүрээгээ тэлсээр 10 датсан мянган шавьтай болсон ч 1930-ад оны сүүлээр сүйтгэгдсэн Үлгий хийдийн анхны барилга байгууламж, лам нарын амьдрал, дэг журмыг илэрхийлэх хийдийн туйрыг сэргээх ажил тус хийдийн унган шавь нарын санаачлагаар 1990 оноос эхэлжээ. Бидний санаа бол одоо улсын тусгай хамгаалалтад дурсгал газрын ангиллаар тусгай хамгаалт нь 96 онд авсан Сүүхэнтийн тусгай хамгаалалтын газраас ерөөсөө 10 км Үлгий хийд. За Үлгий хийдээс нь 3 км Сүүхэнтийн хоёрын хооронд Монголд байдаг нэг ховор одоо мод тоорын төглөг. Энэ хэдийг нийлүүлээд нэг мөсөн томоохон талбайг нь хамруулад улсын одоо дурсгал газрын ангиллаар өргөтгөл хийе гэсэн юм саналыг хөрвүүлээд улсын их хурлын гишүүн мөнх цэцэг гишүүнд санал тавьсан. За аймгийн байгаль орчны газар энэ дээр бас санал тавьчихад байгаа. Нэгт хоёрт болохоор энэ Үлгий хийд орчим уул нь булаг ихтэй уулархаг учраас нэг 200-аад аргал байнга ер нь бол аргалж өөрөө төтгшмөл амьтаа учраас. Дээрээс нь энэ аялал жуулчлал гэж гол юм юу гэхээр эн чинь жилдээ нэг 2 том хурал болж байгаа юм. Майдрын хурал 5 сард, майны хурал 5 сард, сайхан гомбын хурал гэдэг ингээ 8 сард том хурал. Энд бол Өмнөговь аймаг, Дундгов аймаг, Дорногов аймаг, Улаанбаатар хот гэдэг ингээд сүсгтэй маш олон хүмүүс цугладаг. Ажлын хэсгийн гишүүдээ соёлын хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар ханги мандал боомтын үйл ажиллагаатай танилцж холбогдох хүмүүсээс мэдээлэл авлаа. Улсын их хурлын гишүүн Баатар Бэлэг байгалийн дурсгалт болон хүний гараар бүтээгдсэн өв соёлын зүйлс тоногдон алдагдаж улмаар хил гайлаар нэвтрэх зөрчил цөөнгүй байдгийг дурдаад тус боомтын хувьд энэ төрлийн зөрчил оролдлого хэр байдгийг тодруулахад нийт 121.1 сая төгрөгийн үн бүхий 1786 ширхэг бурхан шашин эд өлгийн зүйлс хураагдсанаас 195 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлсийг харьяалын дагуу холбогдох байгууллагад хөрвүүлж үлдэгдэл 1591 ширхэг эд зүйлсийг 2017 оны 6 дугаар сард улсын орлого болгон хүлээл гэж өгсөн. Түүнээс хойш энэ төрлийн өөр зөрчил гараагүй байна гэсэн юм а.
Ханги мандлын боомттойхоо гайлын бүрдүүлэлтийн 2%-ийг импорт, 98%-ийг экспортын буюу уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтээс үүдэлтэй замын нөхцөл байдал, тоосчлт, ундны ус, малын бэлчээрийн дороотол, хомсдол, Дорноговь аймгийн Хатан булаг сумын тулгамдсан асуудлуудын нэг болжээ. Тус сумын нутаг дэвсгэртэйгээр бол одоо түрүүний дурдсан 2 компани бол нүүрс тээдэг. За уурхай нь бол манай сумын нутаг дэвсгэр хамаардаг ч гэсэн тээвэр нь 100% Хатан булгийн нутаг дэвсгэрээр хамаарч хариуц ингэ явдаг. За энэ нь бол одоо бас мөн ялгаа авахгүй малчттай бол одоо ингэ замын асуудал бол бас тулгарч байна. Тоосчлт их байна. Замын гадуур шинээр зам гаргаж явж байна гэсэн юм асуудал бол голоордог. За иргэдээс бол одоо сүүлийн саруудад бол удаадраа гомдол гарч байгаа энэ нүүрс тээвэртэй холбоотойгоор замтай холбоотой малчтын бэлчээр дээгүүр явж байгаа холбоотойгоор тийм учраас бас энэ тээвэр хийж байгаа бүх компаниудаа орон нутагт суман дээр бас дуудаж малчтайтайгаа 3 талаараа нүрээ харж одоо бас ярилцлага хийх өрнүүлэх гэж байна. Мөн энэ талаараа бас нийгмийн хариуцлагаар орон нутагтайгаа яаж хамтарч ажиллах вэ? Компани эргээд орон нутгийг яаж дэмжих вэ? Малчтаа яаж дэмжих вэ? За энэ зам засвар дээр бас яаж анхаарах вэ гэдгээ бас 3 талаас сууж бас ярилцъя гэсэн юм албан уулзалтыг зөвлөгөөнийг 6 сарын 6-ны өдөр албан ёсоор хийхээр сумнаар хийхээр бас компаниудтайгаа хамарлаг албан тод бичгэмэл хөргүүлээд байж байна. Ажлын хэсгийг Дорноговь аймагт ажиллах үед тус аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүн Мөнх цэцгийн санаачлгаар хойт бүсийн 8 суманд их соёл, их үндэс хөтөлбөрийн хүрээнд малчтын зөвлөгөөн, малчны 1000 ухаан, бүтээлч малчин уралдааны шалгаруулалт явагдаж тохиолоо. Малчтын зөвлөгөөнд оролцож буй төлөөлөгчид говь нутгийн байгаль эколог болон нүүдлийн ахуй соёлын дороотол, уул уурхайн олборлолт, тээвэрлэлтийн үр дагаврын талаар санаа зовнож байлаа.